Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Монгол хэлний шалгалтын дээр бичигдсэн цэж үчгийг хэрхэн бичгийг багштайгаа хамтран үзээрэй. За багш нь бичлээ. Гарчгийг томоор бичдэг, мөрийг голд бичдэг гэдгийг сайн анхаараарай. Одоо А үсэг холболоо. Үсэг хоорондын холболтыг зөв хийхэд анхаарна шүү. Одоо эм үсгийг холболоо. Уншийн хүүхдүүдээ ном шууд уншина. Ном. За өгүүлбэр маань заавал томоор эхэлнэ. Альмаа гэдэг хүний нэрээр эхэлсэн. Хүний нэрийг томоор бичнэ. Бас өгүүлбэрийн эхэнд учраас томоор бичигдэнэ. А. За ил үсгийг холболоо. Ли. Эм үсгийг холболоо. Ма. Загийн зураас хий. Альмаа. Альмаа гэж уншаад бичих болохоор а ли ма. Али ма гэж бичээд уншихдаа альмаа. Альмаа. Али ма. За дараагийн үг нь анар гэсэн хүний нэр байсан. Хүний нэр өгүүлбэрийн хаач орсон томоор бичнэ. Хэрвээ чи жижигээр бичсэн бол хүүхдүүдээ алдаан тооцогддог юм шүү. Нар. А гэдэг дээр нар гэдгийг залгаж уншина. Анар. А нар гэж уншихгүй. Анар. Альмаа анар. За 3 дахь үг нь нар гэсэн үг байсан. За нар гэдэг үг маань тэнгэрт манддаг нарыг хэлж байгаа юм биш. Хүнийг олон тоон дээр нар гэсэн энэ үгээр холбож өгдөг байгаа. Альмаа, альмаа, анар, нар. Хоёроос дээш хүнийг олон хүн гэж нэрлэдэг. Тэгэхээр альмаа, анар, нар. За юу авсан хүүхдүүдээ? Ном. Нэг үетэй үгийг шууд бичнэ. Ном. М. 3 дахь. Хамгийн сүүлийн үг нь авлаа. Ав. Ав. В. Ардны ямар ч их шиг хэлэгдэхгүй байгаа. Авлаа. За ингээ өгүүлбэрийн төсөл цэг тавьдаг байгаа. Хүүхдүүдээ өгүүлбэр дахиад уншаарай. Альмаа, анар, нар, ном, авлаа. За 2 дахь өгүүлбэр маань номоо сайн уншив гэдэг өгүүлбэр байсан. Номоо гэдэг үгийг хэрвээ үгээр таславал номоо. За бичихэд их нэг амархан арга байдаг. Ямар арга байдаг вэ гэхээр ном гэдэг үгээ эхлээд бичих. Ном. Дээр нь о гэсэн залгуурыг залгаад номоо. Үгээр таслаж уншвал номоо. Номоо. За бичихэд хамгийн амархан нь юу гэлээ? Ном гэдэг үгийг бичиж чадна шүү дээ. Ном гэдэг дээр ог залгаад номоо. За номоо гэдгийн дараа сайн гэдэг үг. Сай. Хосог шиг байгаа. Сай. Гэсэн хосог шиг. Хамгийн сайн мэднэ тийм ээ хүүхдүүдээ? Хэлний үгийн сайн. Сайн гэхэд угаар хэлний үг хоёр талаасаа шахагдаж хэлэгддэг. Сайн. Шив. За уншив гэдэг үг маань хоёр үетэй үг. Эхний үе нь Шив. Шив гэхэд ишийн ард заавал и бичнэ. Ийгээс өөр их шиг бичихгүй шүү хүүхдүүдээ. Уншив. Уншив гэдгээр өгүүлбэр заавал төгснө. Уншив. Авлаа гэдгээр бас өгүүлбэр заавал төгснө гэдгийг ойлгоорой.
ном уншив, бичив, харав, зурав гэхэд дандаа өгүүлбэр төгсдөг. Ф-ийг өгүүлэгч маань өгүүлбэр төгсөхэд их гол үүрэгтэй. Номоо сайн уншив. За 3 дахь өгүүлбэр маань ном унших сайхан гэсэн өгүүлбэр байсан. Өгүүлбэр заавал томоор эхэлнэ. Ном. За дараа нь унших. Уншив гэхэд өв гэдэг төгссөн тийм үү? Одоо тэгвэл унших гэхээрээ өгүүлбэр төгсөхгүй гэсэн үг. Ших. За одоо иш үсгэн дээр и залгана гэж хэлсэн тийм үү хүүхдүүдээ? Унших. 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 За иш маань 1 2 3 шүдтэй. И маань 1 2 3 шүдтэйгээ тогтоочих. Уг нь бол 1 2 3 зурлагаас бүтдэг тийм ээ. Унших. Тэгэхээр хүүхдүүдэд та нар иш үсгийн зурлагыг дутуу хийснээс болж өгүүлбэрээ буюу үгээ алдсан тооцогдсон шүү. Ном унших. За дараагийн хамгийн сүүлийн үг нь сайхан. 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 За өгүүлбэрийн төгсгөл цэг тавина. Сайхан гэдэг маань ерөөсөө л хамгийн бага утгатай үг сайхан. Гэтэл энд ном гэдэг үгийн, номоо гэдэг үгийн хамгийн бага утгатай үг нь ном гэдэг үг тийм үү гэхдээ ном гэдэг үгийг бичдэг байхад оог залгаал номоо. Сайн гэдэг үг маань хамгийн бага утгатай үг учраас шууд сайн гэдэг үгээ бичдэг байх хэрэгтэй. За уншив гэдэг үгийг үеэр таслаж бичнэ гэсэн үг. Шив. Ном. Ших. Унших. Сайхан. Сайхан. Заагүй цэжжийнхаа эхийг уншия. Ном. Алимаа. Үеэр таслаж уншина гэсэн үг. Алимаа. Алимаа. Анар. Үеэр таслаж уншина гэсэн үг. Бичгэд ч гэсэн үеэр таслаж бичнэ. Нар. Анар. За нар. Шууд нэг үгтэй үг учраас шууд бичнэ. Ном. За авлаа гэдэг үгийг ав гэдэг үгэн дээр ла залгуурыг залгаал авлаа. Дараагийнх нь номоо гэдэг үг маань ном гэдэг үгнээс номоо гэдэг үг бүтдэг учраас ном гэдэг үгээ бичээл оог залгаал номоо. Сайн. Уншив гэдэг үг маань үеэр таслаж бичнэ. Шив. Уншив. Ном. Унших гэдэг үг маань үеэр таслаж бичигдэнэ гэсэн үг. Унших. Унших. Сайхан гэдэг үг маань үеэр таслаж бичигдэнэ гэсэн үг. Сайхан. Сайхан. За энэ дотор үеэр таслагдахгүйгээр үгийн бүтцээр зөв бичигддэг үг маань номоо гэдэг үг. Номоо гэдэг үг маань ном гэдэг үгнээс оог залгаад номоо гэдэг үг бүтнэ гэсэн үг шүү хүүхдүүдээ. За дараа нь авлаа гэдэг үг байсан. Авлаа гэдэг үг маань ав гэдэг үгэн дээр ла гэдэг залгуурыг залгаад авлаа гэдэг үг бүтнэ гэсэн. Тэгэхээр энэ ном гэдэг цэжжиг дээр авлаа, номоо гэдэг хоёр үг л яаж гинэ вэ? Ном, ав гэдэг үгэн дээр залгуураа залгаж бүтдэг байх нь. Бусад үгнүүд нь дандаа үеэр таслаж зөв бичдэг үгнүүд байх нэ. За баяртай хүүхдүүдээ цэвэрхэн сайхан бичин шүү.